Ямар цаг үед хүний хамгийн хэцүү нэг харц гэдэг ийм хүн байдığım уу гэсэн харцаар ийм хүн нэр ингээд байд намайг төлөхөд төлдөг юм уу? Яаж амьдраад байгаа гэж харж. Ямар цаг үед хүний хамгийн хэцүү нэг харц гэдэг ийм хүн байдığım уу гэсэн харцаар ийм хүн нэр ингээд байд намайг төлөхөд төлдөг юм уу? Яаж амьдраад байгаа гэж харж. Яг тэр харц болгонд ингээд имзэлэх үе байдаг ч хажууд 3 охин дүү маань тасалдгүй намайг харж хандаж хамгаалж ээжийн минь хайр аав юм дэмжлэг гэдэг тэр бүгд байдаг болохоор тэр бүгд ингээд нэг анзаарч байгаагүй. Гэтэ би амаа нэг тэр агшинд би өөрийгөө нэг тэр агшинд тэр хүмүүсийн бодол харцсан миний үдэн дээр дооны үйлчлэгчсэн. Үслийн бишэлдэж дуудаж тэр үуч бидний арай өөрөө дууддаг байсан. Жишээ дахиад дутуу гэж би яг энэ үгний утгыг ойлгодог байсан. Миний яг юунд дутуу юунд дахиад байгааг ойлгохгүй байсан. Тэгэнгүүт нийгэм одоо яг ингээд миний өсвөр үеэс одоо яг идэр үе тэгэнгүүт үслийн бишэлдээ тэгээд оюуны ялгаа гэдэг англиэд үгэнгүүт одоо 10 настай баг юм байна. Энэ утгыг өөрөө ойлгохгүй. Таны юуны оюун дутуу таавал харахад зөвөл амтлаа хүмүүс нэг ялгаатай оюуны гэд ингээд англиэд ах юм. Үслийн бишэлдэж байгаа нь өөрөө юу юм гэж асууж ирсэн. Асуултын хариултыг дүүтэй нэгээр хэлсэн. Тэгээс бэлгэлтэй болж өөрийн биеэр үслийн бишэлдэг бол зөвөр хүний харах үнцэг. Чи түүнтэй яаж хялтж чинь? Чи түүнийг яаж хайрлаж чинь? Яаж хүлээн зөвшөөрч чинь? Яаж найдаж чинь? Тэрийг байгаар нь хүлээж аваа. Тэгвэл би ингээд үслийн бишэлдэж байна гэхэд амьдрал чинь болдог юм шүү. Тийм болохоор миний дүү чи ямар хүнтэй найзлсан. Тэр хүний босгон байлдаг. Тэ амьдрал бууж өгдөггүй. Мөрөдөл төгнөж ямар ч зовлон бэлшил таасан. Бити бууж өгөөрэй. Аан бууж өгөөрэй гэж миний дүү бити бууж өгөөрэй. Би хоёр дүүтэйг найзалд үлсэн бороо хамгийн бага охин дүүгээ ингээд өөрийн гараа ингээд өсгөж ингээд хамт үлссэн түүнийг хооллож сандаа онтолж хэвээр хичээл мэдхгүйсэн хамт суугаад тэгэл яг тэр үед манай баг дүү мэдлэгтэй шин би бичигсэхтэй энэ борлоо гэдүүдийг хэлэхэд дүү манадад тгийгаа би тийм бичигс тааж игээд энийг сэхлүүлээд наваагаад тэгээд шамтраг байсан чинь ингээд хоол хүмүүс байсан чинь ингээд намайг хийж өрхөөгөө заавал сураараа гэд. Заавал бичээрэй гэд. Тэгээд хичээлээ тараад ивчиг миний бичсэн бичгийг тэгээд намайг уншихад нь хажууд суугаад хамт уншдаг байлаа. Бид хоёрын хоббиг бол хамтдаа шоу оруулах гурав үдээ шүү. Тэр ингээд эвлүүлээд хамт суучдаг. Тэндээ оролцдог. Тэндээ ярилцдаг. Тэгээд ийм бид ямар цаг үед дүүмэн намайг орхоогоо бага ангижүүд хүмүүлцэл надад ингээд бичигс тааж өгсөн. Би тэнд ингээд баярлдаг. Чөлөөцөөрэ тохойныг ингээд сонирхлоороо эсвэл өрөөнд тохойны хүн гадна нөгөө тохойныг ингээд хэдэн хүүхдүүд байгаа. Тэднэртэй ингээд харилцахын тулд ингээд тохойныг сонирхлоороо бас ингээд хэрэгцээтэй болох ингээд сурч байгаа гэхүү. Гэдгийн санчилгээ дэрэнгээд бол ойлголцоод бол байж чадна. Тохойны хэлнээс өөр хамгийн таалагдсан үг юу гэдэг төгөж өгвөл хамгийн таалагдсан гол хэрэгтэй. Энэ хэрэгтэй тэр хэрэгтэй адилхан хэрэгтэй. Харин зохион байгаа л та. Жишээ нь бидний орой болгоо ингээд заримуд нэг өлтөхгүй. Тийм манай түрүүн олж ирсэн хүүхэд яаж болцтой. Ингээд очиод ингээд гүчээгээ гойн гэд. Ингээд гойн. Тэгээд энэ дээр бусдын хүүхдүүд болохоор ингээд үгүй гээд намайг очиод ингээд яа
өгөөч гээд гоо харин тийм гээд гэдэг. Тийм тохиолдол. Яг энэ суулгах болтмаа хамгийн их тэмцсэн миний аав. Буцаа ээж аав маань ямар тохиолдол гаргав. Тийм болохоор тэдний надад өгсөн хайрыг түнцэн болгочдөг болохоор. Тэгээ энэ би өөрөө л одоо ингээд би өөрөө явж чадчих зарим явж чадахгүй шүү дээ. Тийм чинь би явж чадж байгаа юм чинь яваад ирэл чадахгүй газраа үлдэх ингээд яваад өрөхгүй байсан ч хөрхийг хөндлөг. Би өрөхгүй байсан ч хажуудахгүй нь дуудаад ингээд авч ирж чадчих. Хаад өөрөө хөргөж өгч чадчих. Тийм чинь би өөрөө л чадхаасаа чадахгүй үлдсэн ингээд.